Сайн байцгаана уу үзэгчдээ. Монгол кино нэвтрүүлгийн ээлж дугаар эхэллэж байна. Нэм гараг болгоны орой та бүхэндээ хүргэдэг Монгол кино нэвтрүүлгийг Монголын кино урлагийн зөвлөл ТV-с телевизтэй хамтран та бүхэндээ сурлаар хүргэж байна. Бид 2020 оноос хойш бүтээгдэн үзэгчдэд хүрсэн кинонуудаас онцлон 10 киног та бүхэндээ сурлаар хүргэж байгааг та бүхэн бас сайн мэдж байгаах. Энэ удаад бид ямар киног үзэж, ямар киноны уран бүтээлчтэй уулзахыг одоо хамтдаа харцгаая. Үсээ хараар бодчихвол хүүхдүүд арай намайг сүнсгээ шоолоод байх бол үдэ тий. Сайн юм аа. Сүүлийн үед сайн аавыг дөрвтэй хийж чадахгүй байна. Би аваад сургууль дээр юу болсон талаараа хэлдэг юм уу? Санаанд зовчин. Хүмүүс намайг юу гэж хэлж байгаа нь чухал биш л дээ. Гэхдээ хүмүүст өвөө сэтгэл төрүүлж үехэсээ л би эмээгээд байдیں۔ Чи бол бурхны бэлэг. Энэ ярс наранд их хэмзэгээд болохоор би наранд нэг сайн гарч чаддаг юм уу? Гэтэ зүгээрээ маргааш өнөөдрөөс муухайж магадгүй болохоор Өнөөдөр инээ гэж цагаанаа надад хэллээ. өөрөөсөө задаж чинь өсөд хөгдөж чиг баймаарэ. Тийм амар юм биш үү? Одоо байгаа чиний нас энэ амьдралын чинь хамгийн сайхан үе шүү. Бид хоёр хоорондоо тис үрж илэг бүтэн юм шиг хагас үнч амьдралыг тулснараа адилхан юм. Сайн байна уу? Монгол шопингоос явж байна. Цахиа өргөж өгөх гээд. Энд Ариуна гэдэг хүн байдгүй. Монгол кино нэвтрүүлгийг дэмжин хамтран ажиллаж байгаа Denk Pharma, Liver Active-та маш их баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн маань студид 366 дахь өдөр киноны уран бүтээлчд маань хүрэлцэн ирсэн байна. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ бас энэ кино маань үзэгчдэд хүрээд удаагүй байгаа хэрнээ хамгийн анх удаас телевизээр гаргах хамгийн ихний одоо эрхээ бас ТV телевизэд олгож бидэнд бас ярьцлага өгөх боломжийг олгосон та бүхэндээ маш их баярлалаа. За тэгэхээр кино маань 2023 онд нээлттэйсэн кино тий? 2024. 24 онд нээлттэйсэн. 2023 оны 11 сард зураг авалт хийгээд 2024 оны 1 сарын 18-нд нээлттэйсэн. Киног үзэхэд хамгийн түрүүнд ерөөсөө тэр байгалийн үзэсгэлэнг зөвхөн шууд л вау л гэж хүлээж авч исэн. Тэгээд энэ киноны одоо зохиол болон санааг хаанаас гарч яагаад хийх болсон бэ гэд найруулагч цэгмдээс асуулт асууад эхэллээ. Тэгээд 2022 онд анх энэ ерөнхийдөө зохиолыг хөгжүүлж ирсэн. Манай кино зохиолч Батуулт Эрхэж Билүүн гээд хоёр залуу байгаа. Халах продакшны зохиолч найруулагч. Тэгээд ерөнхийдөө бол зохиол маань бүтэн бараг 9 сар одоо бичигдсэн хөгжүүлсэн. Тэгээд тэрний ард дээрээс бид хаана хийх вэ? Энэ өөрөө дээрээс нь нэмээд нөгөө альбинотой альбино гэдэг одоо 10 жилийн охинтой альбино цагаана гэдэг дүр маань. Тэгээд номодыг танилцуулаад тэгээ номодыг pictures бид нартай ингээд үнэхээр таалагдж байна хамтарч ажил хийгээд тэгээ 11 сард бид 1000 гаруй километрийг зорьсон байт юм аа. Хөвсгөл аймгийн Хангас суманд. Хөвсгөл аймгийн Хангас суманд 1985 онд би чом тайртай гэдэг киноны зураг авалт хийжсэн. Тэгээд 1987 онд илүү сартай зам. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө кино уран бүтээлч юм тийшээ зөвлөөгүй байсан байлээ. Тэгээ 2023 оны 11 сард бидэд очиж киноны зургийг авсан. Тэгээд өвөл
Тэгээд хөвсгөлт гэдэг бол уран бүтээлчдийн хувьд бол бас нэлээд том сорилт баха. Зүгээр киног нь үзэхэд л бид өмнөөс нь хүүтэн байсан бахтаач гэдэг юм одоо тийм бодлоод бол байгаа шүү дээ. 12 сард очдөг лөө. Тийм шүү дээ. 11 сарын дундуур 12 сарын сүүлээр очиод яг 12 сард яг зураг хийсэн шүү дээ. Тэгээ 12 сар гаргаад зураг хийсэн. Тэр үеэр чи юу яа гэм бэ? Ямар ч далаа бол хөлдөг байт юм байна. 12 сарын гаргаад бол далаа хөлдөг. Тэгтээ нөгөө нэг юм одоо байгалийн хүүтэн дээрээс нөгөө далаан хүүтнээсээ ингээд яагаад тэр далаач одоо хөлцөхөд бүр юм амар уур муур гаргаад бүр амар хэцүү байт юм байл л дээ. Тэгэл амар би ч яг нөгөө хойдлон зурганд нь байх явах зурггүй үедээ би ч нөгөө камп дээр амарчж байгаа. Энэ хүмүүс ч юм болохоор нөгөө өдөр шөнөгүй яг тэр гадаанаа шүний яасан чи хэсцээ битцсэн байт. Амар хүүтэн үнэхээр хэцүү юм байл л дээ. Сураагийн хувьд болохоор одоо энэ 366 дахь өдөр кино хэдэх кино бай. Тэгээ та тэр киноны санал орж ирэхэд одоо намайг бол баг өдөр болгон киноны санал хүлээж авч идэг. Тэгэхээр тэр олон киноны саналаас та бүхэн уншаад за энэ л киног хийчихье гэдэг тэр шийдвэр гаргалт төгсдөл бол бас их сонирхолтой байдаг. Баха одоо продюсерийн зүгээс асуувал. Өмнө нь Цэгмэд найруулагчтай Үндгэн сүв гэдэг кинон дээр Намадиа Pictures ер нь хамтарч ажиллаж байсан. Тэгээд 366-гийн хувьд болохоор зохиолоосоо эхлээд биднэрт айгу анхаарал татчихсан зохиолыг ингээд биетээр хүргэж өгмөр байна. Хүмүүс зохиолоо хөвчлэн мэйлээр ч юм уу файлаар явуулчихдаг тийм. Тэнгүүд тийм зохиолууд маш олон ирж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд биетээр хүргэж өгмөр байна гэдэг нэг борд өгтөөтэй зохиол ирж байна. Тэгээд гадна талд нь болохоор зохиолтой танилцах заавар гэсэн бүр заавартай. За нэгдүгээр дүрийн танилцуулгатайгаа танилцсан. Хоёрдугаар загтлыг уншина гэд загталтай гараараа бичсэн. Тэгээд гуравдугаар зохиолоо уншина гэд яг тэр бүх ингээд мэдрэмжээ өгөх үс одоо яг ийм кино болох гэж байна гэдэг бүх төсөөллийг өгсөн учраас ер нь бол маш ойлгомжтойсэн. Тэгээд ихэнхдээ зохиол уншаад яаж буух бол яах бол гэдэг төсөөлөл айгүй бүрхэг байдаг. Тэнгүүт тэр ханхын гой байгаль дээрээс нь зохиолын тэр одоо мэдрэмж гэдгийг бүгднгийн одоо продюсерийн багтаа мэдрүүлж чадсан болохоор за энэ кино ер нь бол ийм л кино болох юм байна гэдэг төсөөлөлтэйгээр орсон. Тэгээд дээрээс нь бидний хувьд яг мэдээж маш олон кино зохиол төслүүд ирдэг. Тэр дундаас за энэ гоё болох юм байна гэд мэдээж орхон цөөхөн юун дээр суурилдаг гэхээр цэвэр яг тооцоолол үзэгчэнд юу хүсэж байна. Тооцооллын цаана бол зохиол, жүжигчэд, найруулга, баг гэл маш олон зүйлүүд яг бодлогын цаана байдаг. Тэгээд тэр болгон дээр нь за энэ жүжигчэнг орох юм байна. Энэ зохиолыг ингэж харуулвал илүү гоё юм байна гэдэг онцлогоо шингээсэн учраас киног үзэж байхад одоо кастинг бол аюу сонирхолтойсэн. Тэгээд жүжигчтэй юу яаж сонгосон бол продюсер болон найруулагч нар хамтдаа сонгосон баг. Тэгээд нөгөө гол дүрийн нөгөө цагаана охиныг бас яаж олж сонгосон бэ? Мэдээж эхлээд зохиол дээр бол бичигдсэн байсан гэсэн шүү дээ, тийм. Тийм. Энэ зохиол өөрөө ерөнхийдөө юу гэх юм бол кино урлагийн дэд сургуулийн одоо жүжигч нарыг төгссөн мөнх жаргал гэдэг бас альбин охин байдаг байхгүй. Тэр охины ерөнхийдөө бодит яг ингээ амьдралын түүхтэй зүйлүүдийг яриулж аваад тэгээд тэндээс ерөнхий үүсэлтэй байхгүй. Тэгэнгүүт уг мөнх жаргал болохоор өөрөө жоохон насны хувьд томдож байгаа. Тэгээд бид эрэл хайгуул хийгээд Өмнө Гоо аймгийн ерөнхийдөө бид манай кинонд тоглосон цаанаа чинь юунд илүү хэдгээр анги л 7 дугаар анги л 7 дугаар анги охин ерөнхийдөө юм авчирч өөрөө маш бас дуулах дуртай тийм авьяастай охин. Тэгээд бид холбогдоод бидний самлыг маш гоё хүлээж аваад тэгээд Өмнө Гоо аймгаас эмээгээ дагуулад Улаанбаатарт ирээд тэгээ эндээс эргээд бүр хаанх явсан тий. Тэгээд өөрийнх нь хувьд ч гэсэн маш сонирхолтой байсан байх. Тэр одоо дулаан ийм халуун ерөнхийдөө баг нэлээд дулаахан шүү дээ. Өмнө Гоо тий. Тэгж ерөнхийдөө анх юу кастинг болсон. Тэгээ бос дөрүүдийн хувьд гэх юм бол энэ Улаана гэдэг дүр бол угаасаа анханасаа баг тэгээд Улаанаагаараа байсан тий. Тэгээд Баталцаа ах бас бидний самлыг маш гоё хүлээж авсан. Тэгээд Баталцаа ахтайгаа бас хамтарчлаа. Сэлэнгээд бас зохиол уншуулаад тэгээд сэлэнгээд нэг санал тавьсан л да. Продюсеруудтай ярьж чад үсгийн тайрмаар байна гэдэг. Сэлэнгээг үсч маш урт байсан байхгүй тохоо. Тэгээ бүр юм жижигхэн болгоод. Тэгээ яагаад үсгийн тайрсан юм бэ гэх юм бол сэлэнгээгийн дүрчин өөрөө сэтгэл готрал
ганцаардалт ерөнхийдөө маш их авцсан дотгошоо сэтгэл готролд тэгэнгүүт хүн ер нь тэгдэг юм байл л дээ. Сэтгэл готролд ингээ хавтаад эрэнгүүт хамгийн түрүүнд ингээл өөрчлөлтийг хүсчих өөрөөсөө тий үсэн таарч эхэлдэг. Эсвэл гадаад төрхөө өөрчилж эхэлдэг. Өөртөө ингээд сэтгэл ханамж одоо баг болж эхэлдэг тий. Тэр үднээс нь бас тийм одоо санал тавьждаг. Сэлэнгээч гэсэн гоё хүлээж аваад ер нь тоглосон байна. Сэлэнгээч яг уран бүтээлчийн хувьд бол яг дүрээ сонгоод авчихаараа бүр аягүй шунж ордог жүжигч юм байлээ шүү. Тэр нөгөө юу ч хийхэд бэлэн болчдөг нэг тийм уран бүтээлч аягүй чухал гоё чанар бол байт юм билээ. Тэгээ тэрийг нь яг кинон дээр үзэж хахад бас яг мэдрэгдээд л байлээ. Тэгээ та хэд минь хідэн грацад ажилласан. Одоо тэр нэг юм машин татдаг, тэр машинд шүн олгомолч бүгдээр ингээд оройн цагаар шүн цасан дотор яваад байна шүү дээ тий. Тэр грацаа хасах 40 бол хүрсэн гэж Өдөртөө юу? Өдөр шөндөө болвол. Үгүй тэр их ч одоо яг илэрхийлж 50 гарч ирсэн. Тэр бол бидэд мэдгүй. Гэхдээ нөгөө тухайн үед яг ингэжсэн баг 2023 оны 11 сард айхтар огцсон хүүтэрсэн Улаанбаатар. Тэгэхэд юу вэ гэх юм бол тэр чинь нөгөө хойноосоо ингэж нөгөө бас Сибирийн Сибирийн хүүт ингэж төрж орж ирдэг. Тэгэнгүүт хамгийн түрүүнд бабаа ээжийн хүүтэн тэр өөрж хавсрангууд ерөнхийдөө 55-аас 60 хүрдэг юм байлаа. Шөндөөн бол нэг 55 байсан. Тэгээд ямар цаандаа чинь нөгөө яг хөлтгөхөд бүр хамаг нөгөө дулаана ингээд гадагштуул тийм шүү дээ. Ер нь хөлтгөхөөр тий. Уурлцсан шиг харагдав. Тий ингээл манамцсан юм. Тэгээд хүүтэн мэдгүй тэр үед ч тэгээд өстэй дээлтэй явхад л таарж ирсэн шүү дээ. Тэр болоогүй дахиг ямар хэцүү юм бэ гэл тэгээд Ер нь гэхдээ өвлийн зураг авалт уран бүтээлчдэд бас чанга тий. Чанга. Тэгээд тийм хүүтэндээс зураг авахарчаад за хүнээс гадна тоног төхөөрөмж өөрөө гацах, зарцах гэдэг нэг зовлон бас байна тий. Одоо нэг авъя шүү. Тэгээ камер зарцлаа л гэж яг үндэ тий. Тэгэл аваад стоп за камера оруулж жоохон байлгаж боцоо гинжээг бэлдээдий гэл тэгэл буцаа за гараад тэр одоо авъя гэл юусэн. Анх нөгөө нэг стилистикээс тооцоолсон 2 камертай явсан л та. Бид чинь хамгийн анх тавуулаа нөгөө нэг объект үзээд судлаад тэгээд ханх руу ерөнхийдөө тавуулаа анх явсан байхгүй юу. 1000 ирж очих юм баг 1100 км явж байгаа шүү дээ. Тэг чи 90-д бас бодсон л та. Хатгалт хийгүү. Арай наа. Ааха. Тэгэхгүй тэр бас тийм өстэй баг 20 хэдэн хүний чи аваад тийм үү. Тэгээд тэр хоол газар тэгж яваад тэгээд зам харгуун ямар үлээ. Тэгэнгүүтээ бас ярьсан. Тэгээд сүүлд ярьж чад яалтчгүй биш байна. Тэгэл бага авал тийшээ хөдөлсөн л та. Тэгээд угаасаа 50 градус чинь одоо бямбааны эдийн чинь тэр хөөтөн чинь ингээл яг далаа ээжийн хөөн дэр чинь ингээд цогсоодсон. Тэгэл цаанаас нь ингээд ман ингээд уур савсцсан. Тэгэл ингээд юусоо улаачаад ирсэн юм чи гэл. Тэгээд тэрэн дээр инийг хичээгээд бүр хогийн харагдсан. Гэтэ өөрөө ч нэр бол маш их инээдэг л дөр байсан. Тэгээд тийм даарсан царайгүй. Тэгээ киноны ингээд одоо хамгийн түрүүнд сэлэнгээ нөгөө тэнд айлд очичоод тэгээд айлд очиж артлаас нэг камер тавиад яг ингээд хаана ирснээ хардаг нэг хэсэг байдаг штэ тий. Одоо үзэгч яг хамт яг сэлэнгээтэй хамт орчноо хардаг. Тэр хэсэгтэр ингээд зүр хамгийн түрүүнд вау л гэдэг үг орж ирээд тэгээд дараа нь бас юу гэж бодгцэн гэхээр гадны магадгүй хүмүүс үзвэл тэр далайг энэ ингээ график юм уу эсвэл AI-аар хийсэн юм уу гэж асуудаг бах та гэж би зүгээр бодсон. Тэг юу насаж ирсэн үү? Маш олон асуусан. Аха. Юу гэх юм бол бас манай кино 2024 оны Cannes маркет дээр гарч ирсэн. Тэгээд дараа нь бас Бусаны Монгол кино өдрөлт дээр гарч ирсэн. Тэнд бас нэг юм Бусаны одоо үзэгч гэх юм уу нэг бүр ах ирээд энэ далаа ингээд график гэж бүр ингээд зорж ингээд асууж байгаа. Үгүй энэ яг ингээд бодит байгаан дараа одоо яг ийм байт юм аа гэдэг. Үнэхээр би иш очиж үзмээр байна. Би заавал иш очиж үзэн. Гэхдээ энэ яг хэдий цагт очивол яг ийм байх вэ гэж бас зорж асууж. Тэгэхээр кино гэдэг өөрөө юм хүчтэй байгаа юм тий. Одоо энэ тэр нөгөө Бусаны кино өдрөлт гэдэг чинь бол Монгол кино өдрөлтгийг 3 дахь жилдээ сая Монголын кино урлагийн зөвлөл тэгээд Солонгосын Бусан дахь нөгөө консулын газартай хамтарч зохион байгуулж байгаа байхгүй. Тэгээд тэн дээр жил болгон 4 кино явж байгааг нэгээр нь бас очиж яхад
найруулагч бас өөрөө очиж байгаа юм тий киногоо үзүүлээд ард нь ингээд асуулт хариулттай сууж байхад бол хамгийн их бас асуулттай байсан кино гэж хэлсэн. Одоо тэнд очисон хүмүүсийн дээрэс нь энэ кино чинь бас бусгааны телевизээр Ализины одоо Солонгосын үзэгчдэд бас ингээ хүрсэн. Дөнгөж одоо нээлттэйгээд удаагүй байгаа хэрнээ. Саяхан одоо Ташкентийн кино наадмын үеэр бас Монгол киноны өдөрлөг зохион байгуулагчтай тэнд бас гарсан. Тэгэхээр та бүгдийн уран бүтээл бол олон улсын үзэгчдэд бол маш их таашаалтайгаар явж байна гэдэгт бол та бүхэнд бас бүгдээрэнд баяр бас хүргэмээр байна. Энэ бол уран бүтээлч хүний бол хамгийн том одоо шагнал гэж бодож байна. Тэгэхээр таны сэтгэл ямар байна гэдэг. Ер нь бол нөгөө өөрөө чинь ингээд үрийг харахаар бол яг л нөгөө юм орон нутагтаа үлдсэн. Тэгээд маш тусч одоо тийм залуучуудын төлөөлөл болсон дүр байгаа байхгүй. Бас л нөгөө тэн дотор нэг юм үг байж л шүү дээ. Манайхан ч ахт руу явж эргэж ирнэ гэд ирдэггүй юм да гэд нэг тийм хөрхөн дөрөөсөн. Гэхдээ одоо тэр ч юу яасан юм уу? Гэтэ тэрэн дээр чинь бас битээр бас амар яасан те зөвшөлдсөн. Цэгмэд авах дээр амар зөвшөлдсөн. Надаа нэг л болж өгөхгүй. Одоо нэг юм бий жоох юм зараалттай ерөөсө болж өгөхгүй. Тэгээд үгүй цэгмэд авах энэ чи ингээ хийчихэл та ингэх юм биш үү? Үгүй чи ингээд гээл тэгэл. Үгүй надад би нэг имээр юм гэхэл үгүй ингээд гээ чи зүгээр дараа нь ингээл яачна гэл. Тэгээд бас үлдсэн бас гоё хүмүүс юм бас хэл одоо юу гэдэг нь гоё ам сайтай байсан. Тэрэндээ бас их гоё баярлалтай. Тийм байна та. Тэгээд өөр үгүүд би одоо ямар энэ дүрийг гэж бодоод хэлдэг шүү дээ. Гэхдээ заран гэдэг нь яагаад юун дээр нөгөө нэг тэр хөдөөний затлуугийн өөр төр ч орж ирэхгүйсэн гэж юу эсвэл үгүй одоо нэг скул мэдгүй би тэндээс нэг тим юм ажиглаж авсан гэх юм яах вэ. Нөгөө нэг одоо юу гэдэг нөгөө за нөгөө нэг юм одоо юу гэдэг нэг дүр дээр ингэж ажиллах болохоор одоо тэр чинь ажиллагаагаа хийгээл орж л байгаа юм л да тий. Тэнгүүд миний харсан ажиллагаа болохоор зүгээр нэг жоохон бас нэг юм сагсалцуу маягийн чимшин нэг ийм бодцсон байсан бохгүй юу. Тэгээ яг би нөгөө нэг хин одоо сэлэнгээг тэнцээ ирэнгуут одоо юу гэдэг нь те нэг арай нэг тайлагдчих нэг өөрчлөгдөж байгаа ч юм одоо нэг тиймэрхүү юм бодцсон байж л те. Тэгээд яг зураг авалтын талбай дээр очиод эхний сцен ахуулах гад ер нь нэг харьцаа нөгөө одоо Бат үлзийхтэй харьцаад яасны ард дээрээс бит хоёр нэг гарч уулзсан байдгийг. Тэгээд юм ба наашир та гэж байгаа. Гэтэ яг би ч нэг тэгж амар уулзсан бүр ингэж сагсалцаагүй л дээ. Зүгээр яг нэг би нэг ийм юм бодчиход байна. Ингүүл яах вэ? Гарч хоёул гадаа гарч байгаа ирээгээд. Тэгээ гарсан чинь манай хүн нэг за нэг арай нэг ингэж үзьегээд тэгээд дахиж нэг ингэж үзьегээл тэгэл ерөнхийдөө яг нэг зөвшөлтсөндөө хүрээл. Тэгэл орсон да. Тэгээд нэг жоохон бие зараагаад тахгүй өмнө бэлдсэн байсан юмнаас шал өөр тоглолт нэхэд ирэхээр чинь нөгөө нэг юм өөрт бууж өгөхгүй нэг юм жоохон. Энийг болохоор үзэгчид нөгөө ойлгох учраас би дахиж асуугаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр жүжигчдийг аюу амархан гэж зарим одоо хүмүүс өрөөсгөл боддог нь. За одоо хоёлаа ингэмээр байна гэл тэнгуут ингээд нэг юм шууд суулгачиж байгаа юм шиг хоп гээл ороод ирчихдэг юм шиг бас хүмүүс боддог. Гэтэл нөгөө та яг бас би киног үзэж байхдаа бодож байгаа нь маш хүнд нөхцөлд нөгөө ажиллана гэдэг чинь нэг юм зүгээр ажиллахаас илүү ингээл хэд дахин юм одоо сорилттай даалгавартай байсан багтаа л гэж зүгээр бодож байсан. За тэгээд орон нутагт зураг авалт хийхэд орон нутгийн иргэд маш их тусдсан болдог штэ тий. Тэгээд ханхын иргэд ер нь та бүхэндээ яаж хамтран ажилласан бэ? Тэгээд их цөөхөн хүн амьдардаг бас буйдхан газар байгаад байдаг тий. Тэгээ нэг юм уран бүтээлчд гэдэг нэг хотоос нэг хэдэн нөхөд очичаад байдаг. Ханхын ерөнхийдөө хүмүүс маш гоё болож авсан шүү дээ. Тэгээ яг нөгөө бидний түрүүний хэлснээр 1987 оноос хойш энд ингэж манай энэ зураг аваагүй гэдэг. Тэгээ тэр тусмаа СССР гэдэг бид нар одоо тий СССР гэдэг ах маань үлдэлтийн тийм зургийн дараа бид үүдийг бүр яг өөрийн хөгжиж гэдэг энэ баг байлгасан тий. СССР ахтай маш их баярлж авдаг. Тэгээ одоо ч гэсэн бид эдийг ханхад тэрээрээ амраараа гэл урайл. Тэгээ бид гэсэн зорж очноо л гэж байгаа. Тэгээд дээрэс нь одоо тэр чинь нөгөө нэг цагаанагийн гэр шүү дээ тий. Батал цахын гэр зураг авахд тэр айл чинь бид баг бүтэн засвар хийсэн. Тий. Тэр бүгд чинь бүр обоноос нь ахуулаад хааны хүртэл хийгээд яагаад бүр тэр ханыг хийсэн бэ гэвэл ханыг хийгээд хан дээр нөгөө эрүүхийн нэрдэг шүү дээ. Тэгээд дээрэс нь таазын хийгээд яагаад таазын ингэж дахиж хийх шаардлага гарсан гэх юм бол альбино хүн чинь өөрөө юу гэвэл одоо
харааны төвшин гэх юм уу те ярих төвшин бидний одоо ийм юу юм бэ бүр хараа муутай хүнээс илүү одоо ийм сонин өнцгөр хардаг байгаа байхгүй. Тэгээд судалгаа хийж яхад одоо мөх чаргал тэгээд болгомаа гэдэг хоёр хүнээс яаж хардаг вэ гэж ингэж хэлсэн чинь тэгээд зүгээр л аханд ингэж за энэ одоо дөрвжин зүйлийг яаж харж яана гэсэн. Тэгээд өөрийнхөө зүгээр хамаагүй ингэж зураад өгчгөө. Тэгэхэд нэг юм дөрвөлжин юм шоолж сүйдрэлж гэж ярьдаг тийм. Бид нэг сүйдрэлж ингэж хардаг гэж. Тийм учраас тэр нөгөө нэг хамгийн сүүлд нөгөө нэг тэр өөрөө нөгөө нэг нарыг нөгөө өдөр их хит нөгөө нарыг харж чаддаг учраас таазан дээр тэгж нарыг тэгж хардаг гэж юм гэдэг зөвлөлт тавьсан зүйл. Тэр хоёр бол киноны маш тийм чимэг хэсэг байсан. Айгуу тийм уран сайханлаг болгож байгаа. Заримдаа нөгөө бид чинь кино үзэхээр нэг тийм гээд нэг уран сайханлаг юм аа ингээ өгүүлээд дуустдаг кинонууд байдаг те. Тэнгүүд танай кинон дээр бол тэр хоёр дээр бол ингээ баг уран сайхныг хүсэж байгаа тэр мэдрэмж баг ингэж дүүрч авч исэн санагдаж байна. За тэгээд киног анх нөгөө нэг миний санджаар IPTV шууд нэлтээсэн тий. Ягаад тийм шийдвэр гаргасан бэ? Одоо киноны жанраас бас болсон уу? Эсвэл нөгөө кино нээх үеийн цаг үеэс бас болсон уу? Продюсерууд аягүй юм бодож нэг тэр шийдвэрүүдийг гаргадаг шүү дээ тий. Тийм, ер нь анханасаа төсөл маань яг IPTV зориулсан төсөл хийгдэж эхэлсэн. Тэгээ шалтгаан нь бол нэгдүгээрт гэртээ тухтай яг телевизээрээ яг театрт үзэж болох үец хийцтэй киног хүмүүст үзүүлэх юм бол битэд бас зорилготой. Тэгээ тэрнийхээ дагуу яг л уран сайхны кино шиг, театрын кино шиг тийм чанартай дүрслэлийг хүмүүст үзүүлэх зорилгоор ер нь яг би ТV дээр эхлээд нэс. Яг хуу хайран юм да гэд кино театраар гаргаж болох байсан ч гэсэн анханасаа зорилго маань үзэгчдэд илүү тухтай байх ч юм уу тэр талтай байсан болохоор ер нь л шүү. Тэр нөгөө харамслыг чинь олон улсын театрууд дээр үзүүлээд яваад байгаа шүү дээ тий. Тэр бол айгүй гой бахархмаар байгаа. Тэгээд киног одоо би яг үзэгчийн байр суурнаас яриад байгаа шүү. Нөгөө яг үзсэн сэтгэлээ л хаалцаад байгаа. Би таны охин гээд айгүй эрт хэлчихвээ дээ гэж нөгөө айгүй ингээд нэг юм харамлаад исэн нөгөө тэр үйл явдлыг тэгсэн чи яг л бүр ингээд найруулагчийг тэрэг мэдсэн юм шиг бүр тэр хойно тий. Ингээд урд нь хэлчихвэл нэг тийм сонин үйл явдал дуусчих гээд байгаа юм шиг санагдаад исэн. Тэгээд тэр шийдлүүдийн талаар дэлгэрүүлээд яриач. Тэгээ кино дугасаа хамгийн сүүлд тэгэл ааваа гэж хэлээд дуустдаг л та. Хамгийн сүүлд 20 насаараа хүлээсэн захиан очоод те ээжийнхэн захиаг үргээл кино өөрөө бол одоо үзэгчд үзэхээр одоо үйл явдлын бидэд яриад яах вэ? Тэр нэг ааваа гэдэг үгэнд ус баймар юу л та. Өөрөөс гэсэн амар эмзэглэж явдаг өөрөө бас ааваа гэж дуудаг амар хар багтаа аваа ганцнаас хойш тэр яг би дотроо бодож байгаа энэ хамгийн сүүлд ааваа гэж дуудах юм аа гэдэг ингээд бүр ингээд зохиолчдтойгоо ярьж байгаа. Тэгээд юу н хамгийн сүүлд ааваа гэж дуудуулсан. Тэгээд энэ хар цагаан тийм үү яг шууд өнгөн дээр нь ярьж байгаа шүү. Тэгэнгүүт энэ өөр амар том ганцаардлын илэрхийлэл гэж бодож тавьсан байхгүй. Инга гэдэг дүршил сэлэнгээгийн дүр ерөнхийдөө бол хүн дотроо нэг хэсэг нь ингээд амар ингээд хар бодлыг даамгаадаг. Нэг хэсэг нь одоо ингээд болохгүй зүйлийг боддог. Нэг хэсэг нь цайлхан бодлыг явуулдаг. Тэгсэн инга гэдэг дүр тэнд очингууд ерөөсөө өөрийнхөө ингээд гэгээлэг бүх зүйлийг тэндээс харсан байна. Матцсан байсан өөрийнхөө бүх одоо гэгээлэг зүйлийг тэндээс яг ингээд харсан. Яг өөрийнх нь бүх гэгээлэг үнцгэн тэндээс. Өөрийнх нь дотоод тийм одоо гэрэлтэй зүйл нь тэр охинд байсан. Энэ кинон дээр бас яг нөгөө Альбин охиноор дамжуулаад бусдаас онцгой байгаа хин нэг гадуурхах, дээрлэхэх те эсвэл онцгой байгаа хин нэг тэр бол нөгөө өөрөө хүсээд өөрчилж болохгүй төрлөх тэр одоо мөн чанарыг ойлгох тухай бас санааг таад кинонд бас нэлийн оруулахыг хичээсэн юм байна гэж бол харсан. Тийм. Гэт басчдаг. Бид анхнаасаа нэг зохиол хөгжүүлэлт бол продюсерийн одоо багтаа хүртэл ярилцсан байхгүй. Шууд Альбино гэдэг охины гол дүр болгоод Альбино гэдэг охины чинь юу гэвэл энэ нийгэмд одоо болохгүй бүтэхгүй ч юм уу хүмүүс ингээд гадуурхаж байгаа ч юм уу маш олон юм асуудлууд байгаа. Тэрийн шууд нэг номерт тавиад ч юм уу тэрэн дээр нь шууд ингээд хийх юм бол энэ маш юм хүнд дээрэс нь юм одоо айгуу тийм тэр хүнд ч гэсэн өөр хэцүү байхгүй. Тийм үүднээс юу гэх юм бол өөр дүрээр төлөөлүүлж тавиад тэр дүрийн хамгийн гэгээлэг үнцг нь өөрөө дотоод ертөнцийн нь өөрөө
энэ цагаана гэдэг охин юм аа гэж бидэд ингэж ярилцдаг байсан. Тэр зэгтээ үнэхээр гоё зөв шийдэл болсон байна. За кино бүтэж явах үед та бүхэнд одоо үзэгчдэд сонирхолж хэлэх одоо сонирхолтой зүйлсүүд юу нь юу болж исэн бэ? Бид нар бол киногоо ингээд шууд хүлээж авч үзээ. За нэг ийм кино байна гэж шууд авчдаг шүү дээ. Гэтэл тэрийг бүтээх гэж бол уран бүтээлчид маш их цаг хугацаа хүч хөдөлмөр тэгэл одоо хамтын бөгөөд бас заримдаа муудад сайн дах гэл их олон зүйлүүдийн ард бид нар энэ киног дэлгэцээр үзэх боломж гарч ирж байдаг. Ямба одоо ярих вэ? Яг яа нэ. Үгүй бэрхшээлтэй зүйл зэнэх байгааг шүү дээ. Ер нь бол тий. Бэрхшээлтэй зүйл байгаа. Тэгээ юм гоё нөгөө цаанаасаа юм бүтэн гэдэг шиг тий. Тэгэл угаасаа яг очиход тэгэл бүх яг юм бэлэн байсан. Одоо манай зургийн дараа одоо уугнаа дүү болоод энэ хойно баг хамт олон бол яг наан энэ нөгөө очиод бүх юма жим там болгоод тий. За яг ийм юм хэрэгтэй болон за энэ яг ингэн тэгнэ гэд бүх юмаа ингэ бэлдсэн байсан болохоор бид хэд очиод зураг авалтаа хийгээд тэнцэнэ байршаад ингээд яахад бол нэг тийм хүндрэлтэй зүйл бол өндөр гараагүй. Зураг авалтын үед бол гараагүй. За яг хүндрэлтэй зүйл нь гэвэл яг тэр нөгөө нэг хүүтнийг их тооцуул гэдэг ба шүү дээ. Хүүтнийг их тооцуул тэрнээс иш нэх одоо баг бид чинь ингээл инээж ханаад жагаал. Тэгэл манай кино бүрөвт чи баг хамгийн хөвгш нь баг одоо энэ хүн байв. Ярилагч маань байсан. Ер нь бол тийм маш залуу бүрэлдэхүүнтэй явсан. За Батүлзэн ах маань байсан. Одоо ер нь бол тэгэл бид Батүлзэн ах тэгэл бид дэд бас нөгөө нэг одоо заад сургаал ингэсэн. За тэгээд удаах нь бол угаасаа одоо манай найруулагч орчиж байгаа юм. Тэгэл ер нь босд нь бол дандаа залуучууд дээ. Дандаа ингэж 25 гэдэг сайхан залуучууд, шижгэнсэн залуучууд. Бид чинь тэгэл тэнцэнэ зураг авалтгүй үедээ бол нөгөө нэг гоё яг ажлынхаа стрессээ тайлах нь хоорондоо одоо тоглож моголдог ч юм уу те. Зарим нэг нь амардаг ч юм уу. Тэгэл одоо ерөнхийдөө тэгж л өнгөрч байгаа. Тэрнээс хойшоо юм гарсан юм уу? Та хэдэн дунд. Тэр анхны нөгөө 180 км туулсныг ярил л та. Тэр бас түүх штэ бид энэ нөгөө нэг цасан цуудаг нөгөө тэр очих гэж бол эдгэрч чи ингэсэн байхгүй. Эндээс бид нар нөгөө нэг юу руу гараад хөвсгөл рүү гараад тэгээ хөвсгөл дээр нэг хонсон. Тэгээ хончоод маргааш нь за баг худалчунд өнөө өрөөхөд зураг эхэлчих юм байна дөө ухааны мөрөнгөөс гараал орчин л гэж байна. Би бас анх удаас ханхруу явж үзэж байгаа байхгүй. Тэр нэг хатгал гэхээр ч одоо нэг хатгалынхын заалтанд л ханх нь байгаа юм байлгүй дээ нэг байсан л да цаана байсан. Зам харгуун бол ингэж зам харгуун нь бол зүгээр ингэж очих юм болов гэж бол за баг өнөөдөрт яагаад. Тэгээ би наан бас нөгөө нэг өөр кинотой юу явах гэсэн юм аа. Солонгос руу явах гэсэн. Зүрхний сарантай Солонгост очиж зураг авалт хийнэ гэд би наан бас явна гэд төлөвлөсөн. Тэгээд миний зургийг уулмаас гайгүй наан аваад дуусчихнаа л гэж ярьсан юм л да. Тэгсэн чинь юу тэнцэж очих гэж хатгал орчлоо ямар ч лээсэн. За хатгалаасаа тэгээд одоо гайгүй байлгүй дээ. Бараг өдөртөө орчих байлгүй гэсэн чинь ингэж гарч явбал тэгэл байхгүй ерөөс. Өдөржингөө нэг програмд ингээд сүүлдээ мод чараад маа нөгөө нэг булгамаагийн имэн болохоор нөгөө говийн хүн болохоор чи анх удаа баг тэр хөвсгөл орж үзэж байгаа юм шиг. орж үзэж байгаа. Хөөх ямар гоё модтой юм бэ гэл ингээд яваад байгаа. Очдгүй байх та болоогүй байх та тэгээд нөөл байдаг л мод байгаа юм чи. Болоогүй байх та гэл. Говийн үнд чинь тэгээд тэр ус нь бүр их харагдсан шүү дээ. Тэгээ анх нөгөө нэг болгомаач нөгөө нэг гэрүүлээс нь заавал бидэд тус хүн авч явах гэдэг насан туршиг өгдөг имэйл цуг явсан. Тэгээд анх цуг явсан имэйл очичоод ингээд нөгөө далаа ээж ингээд хар зогсчоод ингээд хөөх гэж бүр ингээд Тих баха. энэ үнэхээр нэг тэгээ хоошоо ингээд харангуй сүндрэлсэн одоо юм өндөр мод хайрхан тийм. Угаасаа тэгээд булгамаагийн имэжлэхгүй би ч гэсэн бас очиод ясдаг юм дээ. Эхлээд бол шүн явсан болохоор нөх тэрийг анзаардаг юм байна. Зас масан суугаад татуулж мартуулаад гэж бодож муугаар ингэсээр идэл нөгөө нэг хурдан очиасаа л гэж бодож байгаа юм чи. Тэгж хийж байгаа л яг буцахтаа яг тэр гоёыг мэдчихэж байгаа байхгүй нөгөө нэг яг нөгөө нэг шүн давсан даваануудаа өдрөнд аваад ирэхээр чинь тэр гоё цод тий байгаль ёстол пүүх гэд би ч өөрөө баг анх удаа тэр шокнд ороод. Тэгээ ханх дээр очны хавьд эхлээд бол нэг далаал байгаад байгаа юм л да нөгөө доор нам доор байгаад болохоор чинь далаа нөгөө нэг наатлын хэсэг нь харагдаал одоо байгаад байгаа. Яг тэр нөгөө нэг сэлэнгээ бит хоёрын сценийг нэг хоёр бит хоёрын уус өндөрлөг газар өндөрлөг газар очиход хойдол дээр нь очиход бол яг ингээл далаа бор тэр чигтээ харагдаал. Дахиад ёо ямар амар юм бэ. Ямар гоё. Тэр нөгөө юу юм блэ? Үнэхээр гоё тэр манай Монголтэй.
Тэгээд анх угаасаа бид төслөө танилцуулж байхдаа ч гэсэн суугитайгаа ярьжсэн. Монголын өвлийн байгаль ямар үсгэлэнтэй вэ гэдгийг мэдээлэл харуулнаа. Тэгээ үнэхээр үсгэлэнтэй. Тэгээ яг бид зураг авалтын үед хамгийн их айжсан зүйл гэх юм бол цагаана инга хоёрын нэг юу яа далаа дээр од хардаг гэсэн. Тийм. Тэр айгу эрсдэлтэй шүн. Тэгээд дээрэс нь дотор нь яг бид нөгөө усны хамгаалалт өмсөж байгаа юм л да. Тэгэл хажууд нь аврах багын нэг хүмүүс байлгачаач гэсэн. Тэгээд тэр хүүтэнд тэгээд тэр чи эргээс нь бүр ингэ цааш нь явуулахгүй болохгүй юм чинь. Маш урт юм олс татчаал. Тэгэл цааш нь ингээл. Тэгээд чи ингээ хоёр талд нь ахаа хоёр завтай юм байгаа шүү дээ ингээд. Тэр жоох ерөнхийд юм бол тэрнээс жоохон асуудалтай байсан тий. Үнэхээр асуудалтай сүрдмээр байсан. Тэгээд яг наад иргэн дээр нь авах гэхээр юу яачих гээд байдаг тий. Бас болохгүй байгаа тий. Тэгээд нөгөө далаач нөгөө хөлтгөөд нөгөө хүүтний доторх нөгөө агаараа одоо дулаана гаргаж байгаа гадагшлуулж байгаа болохоор чи манандчаад байдаг. Тэгээд нөгөө нэг салхи хийхтэй нөгөө цогтоод байдаг. Тэр өстой амар хэцүү юм. Маш юм тогтуухан юм давлгаан байжсэн. Шүн бүр маш хүнд байна. Тэгээ ямар нэгэн асуудал үсэж юм гэх юм бол шууд давлгаа ингэ цаашаа ингэ татгаа. Тэр нэр амар хүнд хэцүү юм биш юм биш үү? Киночдын үед яг энэ мэт одоо кинон дотор айгу хүнд хэсгүүд байдаг шүү дээ. Ингээд эрсдэл жүжигчдийгээ болон одоо кино группээ эрсдэлд оруулах магадaltaй. Энэ зураг авалтууд дээр одоо продюсингийн компаниуд бол хамгаалалт хийх, даатгалт хамруулах, эрсдлийг тооцох гэдэг их олон ажлуудыг хийдэг болцоо одоо нөгөө Монголд бас кино продюсингийн компаниуд би бас нэг юм давуу тал гарч байгаа болов уу гэж бодож байна. Тийм. Ер нь уяалтчгүй натуурт ойрхонч байсан, холч байсан кино бага авч явж байгаа л тэр ялтчгүй эрсдлийг тооцох хэрэгтэй. Тэгээ сүүлийн үед бас даатгалын компаниуд маань ер нь багаар нь даатгалт хамруулах, эрсдлийг тооцох тийм зүйлсүүд л их гарч байгаа. Ер нь бол өнгөрсөн жил бид нар чинь Монгол кино 90 жилийнхаа тэмдэглэсэн бид нэр 90 жилийн түүхтэй кино урлагийн одоо нэг эс болчихсон явж байгаа хүмүүсийн хувьд одоо сүүлийн жилүүдэд бас продюсингийн компаниуд маш хүчтэй бий болж уран бүтээлчид бас продюсинг компани юм системд орж ажиллах шаардлага ялцчихгүй гарч ирээд энэ нь бол кино урлагийг бас тодорхой хэмжээнд илүү ахиулахад хөгжүүлэхэд бол нэлээд том түлхэж болж байгаа гэж бодож байгаа. Тэгэхэд уран бүтээлчид ер нь юу гэж боддог вэ? Өмнө нь бол өөрсдөө л хийдэг байсан шүү дээ бас тий. Тийм шүү дээ. Ер нь бол ямар нэгэн төсөл хэрэгжүүлээд зохиол нь бэлэн болоод төслөө бэлдээд ерөнхийдөө продюсерийн компаниудаар ороо танилцуулаад дээрэс нь тэгээд юу гэх юм бол тухайн продюсерийн компаниуд чи юу за мэдээж өөрсдийнхөө одоо тийм үү энэ зүйл дээр нэм байвал явах бай тийм байвал санаа бодлоо хэлж байгаа. Тэгээд дээрэс нь яг өнөө цагийн Монголын кино урлагийн хөгжилт юм гэдэг маш том хувь нэмэр оруулж байгаа. Хамгийн том. Одоо жишээл 366 дахь өдөр гэдэг киноны хувьд өөрийнхөө киноны хувьд ярьж байгаа шүү дээ. Энэ кино бид нар өөрсдөө тийм төсөв санхуг гаргаад тэгээд ирж очихын 2000 гаруй километр за тэгээд нийтдээ бол бараг 5000 км явсан байсан бид. Эхэлж очиж үзээд буцаж ирээд ахиж очиж үзээд уран бүтээлчтэй авч яваад энэ бүх урсах зардал энэ бүх одоо юу гэдэг төсөв санхүү те энэ бүх зүйл чинь эргээд бидэд уран бүтээлийн нөгөө ямар ч сансантай хүртэл хийх боломж нөхцлөөр хангаж яах гэдэг чинь хамгийн том асуудал. Энийг шийдэж чад жүгж яах гэдэг чинь энэ одоо хөрөнгө оруулагч компаниуд, продюсерийн компаниуд биднэрт бол маш том юм түлхэгдсэн. Маш том юм хөгжлийг бас ингэж авчирж өгч байгаа. Намайг болоод бусад бас продюсинг компаниудад дэлгэцээрээ дамжуулаад баярлалаа гэж хэлье. Маш олон уран бүтээлчдийн бодол санаанд давруулж байгаа тэр санааг бодит болгоход за тэгээд бас уран бүтээлчдийн хүснээр ажиллахад бол бас продюсинг компаниуд бол маш том үүрэг бас гүйцэтгэж байгаа гэдгийг энэ ташрамд бас хэлмээр байна. Тэгээд тэр олон бүтээлүүдийг ч гэсэн бид нэр IPTV болон за OTT платформудаар кино театруудаар бид нэр ингээ үзэж байгаа. Тэгээд монголчуудыг жилд хэдэн кино хийдэг вэ? Хэдэн киноны хийдэг вэ гэж хэлэхээр бид нэр жилдээ театртаа 25-аас 30 киног цоо шинээр ингээд нээдэг. За IPTV OTT-г оролцуулах юм бол жилдээ бараг бид нэр 100 төгсөн киног бүтээдэг бүтээлч хүмүүс юм байна л та. Тэгээд гадны зах зээл дээр бол энэ ингээд одоо хүн амынхын тоог жилд гарч байгаа уран бүтээлээр нь харьцуулж үзвэл бид нар бүгдээрээ тэр чигээрээ маш уран бүтээлч хүмүүс нэмэх нь маш сайн үзэгчд байгаад байгаа учраас уран бүтээлийг хийгээд байгаа юм байна гэдэг бас дүгнэлт бол гарч илээ. За 366 дахь өдөр гэдэг энэ киног яагаад үзэгчд үзэх
хэрэгтэй вэ гэдгийг та гур маань өөрөөсөө бас хэлээч. Яагаад тэгэхээр бид нэр ярьцлагын дараагаар киногоо анх удаа телевизээр үзэгчтэй бас хүргэх гэж байгаа. Өмнө нь бол та бүхэн киног IPTV, OTT дээр үзчихсэн болоод анх удаа өргөн дэлгэцийн одоо телевизээр та бүхэн бас үзэх гэж байна гэсэн үг. Тэгэхээр яагаад энэ киног үзэх хэрэгтэй вэ? юм байсгүй. Тэр цэсмэ 366 дахь өдөр манай киног энэ гэр бүлэрээ өсвөр насны одоо хүүхдүүдтэйгээ үзээсэй гэж хүсэж байна. Нэг тийм гэх юм бол энэ маш том одоо сэдв альбино гэдэг бол тэгээд тэрээс нь гадуурхал тэгээд хинж хэлж чадахгүй дотроо шаналал явагддаг маш олон юм одоо юу ганцаардал сэтгэл готрол тийм ийм зүйл бас хөндөгдсөн байгаа. Тэрээс нь тэр альбино гэдэг одоо ийм хүн байдгийн шүү тийм энэ бидний ялгаагүй нэг өнцөг нэг өнгө гэдгийг хүүхдүүдтэй гоё бас харуулж таниулахгүй бол хэзээ нэг газар үнэхээр хүүхд чинь өөрөө мэдгүй эсвэл өөрөө ч юм уу хараагүй байгаа учраас тэрнээс ч юм уу тэр хүнд эвгүй сэтгэл төрүүлэх тохиолдлууд маш их байгаа. Тийм учраас бас энэ бол эцэг эхийгээ хайрлах тийм гэр бүлийн маш том юм нандин холбоо гэж хэлмээр байна. Миний хувьд яг продюсерийн өнцгөөс гэхээс илүү үзэгчийн өнцгөөс үзэгчтэй санал болгомоор байна. Тэрэн дээр болохоор ер нь кино өөрөө дүрсний урлаг яг ингээд хүн харж баясах, тайвшруулах. Тэгээ 366 дахь өдөр тэр одоо зураг авалт бол яалтчгүй баг киноны нэг дүр шиг том зүйл. Тэгэхээр нөө ийм үзэсгэлэнтэй киног аль болох олон хүмүүс үзээд гоё тайвшраад те байгалыг байгальд аялсан юм шиг сэтгэл төрөх байх гэж бодож байна. Яг танаа кинотод зэрэгцээд дэлгэр баярны хариулагч юм бас тойрог ойрхон гарч ирсэн шүү дээ. Тэгээд аль алын үзэнгүүт яг үнэхээр Монголын өвлийн гоо үзэсгэлэн гэдэг бол үнэхээр гайхалтай юм байна. Бид нар энийг гадны хүмүүст илүү их үзүүлэх юмсан гэдэг мэдрэмж бол төрчихсэн. Тойрог байж байгаа. Би нөгөө жүжигчнээсээ нөгөө үзэх шалтгааныг киног үзээд бас нэг гоё тийм гоё тайвширлыг аваасаа л гэж одоо хүсэж байна да. Би нөөш ус юм гоё урд зөвхөн тийм байна. За төрөнийхөө яриаг өргөжлүүлээ. Тойрог яг 366-аар нэг Бусаны кино өдрөлт цуг гарч ирсэн байхгүй. Тэгээд нэг нь болохоор яг далаа хөлдгийн өмнө, нэг нь болохоор далаа яг хөлдсөний дараа. Тэгээд тэрэн дээр ингэжсэн нөгөө нэг ерөнхийдөө бол тэр Бусаны өөрөө бол Солонгосын бас нэг том одоо яг киноны хотн ч тийм. Тэгээ үзэгчд нь ч гэсэн асууж байгаа зүйл нь ч гэсэн актер байсан л да. Энэ нэг газар бид ер нь асуусан тийм. Яалтчгүй нэг нь болохоор хатгал одоо урдл нь далаа яж чинь нөгөөх нь хойдл нь гэдгсэн. Энэ гэхдээ шал хоёр өөр үзэг байна тийм. Монголын өвлийн байгаль үнэхээр бүцгэлэнтэй юм аа. Гэж юм маш их тийм хүмүүс одоо би заавал өвөл одоо монголч үзмээр байна. Би өвөл заавал монголоор аялж үзмээр байна. Би чин киноныхоо дараа зорж зүгээр хуваараа ханх руу өвөл аялсан тий. Тэгээд яг нөгөө кинонд тусалсан 10 жилийн бас охин байсан. Тэр охинтой танилцаад кино зураг авсан газруудаараа өөрөө яваад тий. Ямар гоё юм тий. Очиж үзээд яг зорж бүр өөрөө яг одоо дэлхийд даяар нөгөө нэг скрининг туризм буюу одоо дэлгэцийн аялал жуулчлал гэдэг юм нөгөө айгүйх тренд болж байгаа юм байна л да. Тэгээд одоо Монголд ч гэсэн бид нэр яг энэ скрининг туризм буюу дэлгэцийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд яг танай кино шиг кинонууд аягүй чухал байгаа байхгүй. Хүмүүс киног үзээд тэнгүүтээ яг энэ киноны эсвэл энэ киноны одоо хоёр баатрын сууж исэн газар би очиж кофе уумаар анч гэдэг юм те. Яг би энэ өнцөг дээр одоо сэлэнгээг нь тэр нэг байшингаас гарч ирээ зогсдог дээр би яг зогсож хармаар анч гэдэг юм нөгөө энэ нь өөрөө дэлхийн кино урлаг аялал жуулчлал хамтдаа хөгжих тэгээд өөрийнхөө нөгөө тухайн улс орныхоо тэр зураг авалт хийсэн газрынхаа эдийн засагт ингээ хамгийн эрг нөлөөг үзүүлдэг айгу том зэвсэг нь бол мэдээж кино урлаг байгаад байдаг. Тэгээ манай уран бүтээлчид Монголд бол бид нөгөө location book гэдгээ ингээд олон улсын продюсеруудад киночтой танилцуулдаг. Тэгээ тэн дээрээс ингээ харахаар монголчин дэлхий бүхлээрээ байт юм байна буюу
говь байна, өндөр уулсан байна, тий ус нь байна, хавцлууд байна гэдэг нөгөө биднэрт ингээ гайхуулж болох хэрвээ тэр киноны одоо хүмүүс нь Монгол дээр зураг авалт хийвэл ерөөсө бүх төрлөөр нь зураг авалт хийх байгалийнх нь өгөгдөл нь бидэрт байд юм байна. Тэгэхээр манай кино уран бүтээлчид яг та бүхэнтэй адил тийм их зориг, зүрхтэй зүтгэл гаргаж Монголынхын тэр хамгийн сайн сайхан зүйлсүүдийг кинондоо багтааж, шингээж олон нийтэд үзүүлж магадгүй энэ түүх болоод төлтөн тэрийг бас бүтээгээсэй гэж бол хүсэж байна. Тэгээ бас яг битүүхэн дээр нэг юм бодол байдаг шүү дээ. Бид нар ерөнхийдөө гаднаас маш их жуулч төрдөг юм уу дандаа л хэрвээ үнэхээр боломж нь олддог бол киногоо юунд дүгмэр санагддаг. Энэ нислэгийн том компаниуд дүгмэр санагддаг. Яг үнэ. Тэгээ нислэгийн том компаниуд яагаад гэвэл гаднаас ирж яхдаг л Монголд хамгийн түрүүнд ингээл яг ингээд бид нар угаасаа ингээд онгоцоор яваад ирэхээр гэдэг чинь гадны уран бүтээлч тэр нэг аялж явж байгаа хүмүүс Монгол кино ингээд үзсэн сууж яадаг тийм тэ. Монгол кино үзсэн ингээд очих газар ингээд төсөөлөл авч штэ. Тэгэл үзэхэд дандаа хөвчлэн алтан үеийн кинонууд үүдэг те. Тэр мундаг супер кинонууд үүдэг те. За яг орчин үеийн бас нэг юм дараа үеийн үзэх юм хэдхэн кино байдаг те. Үнэхээр яг бас яг сая таны хэлдгээр тийм үү. Өөр одоо юу вэ? Монголын ахуйтай. Маш олон кинод зуныг харуулсан, хавар намрыг харуулсан, өвлийн харуулсан, үлрэлтэй. Тийм кинонууд бас нислэгийн компаниуд бас гоё те. Ороод бол бас их гоё юм санагдсан шүү дээ. Гоё санаанууд аваарай бид нэрээс гээд яг үнтэй адилханаар бас нэг гадны нэг продюсертэй уулзж хаад хэлчихсэн. Танаа улсыг сайн мэдгүй очиж үзээгүй. Гэхдээ ингээ зүгээр эхний мэдээлэл аваад харж байхад дөрвөн улиралтай гэдэг л болвол гэдгийг ингээ харахад ингээ зураг л харсан байгаа байхгүй. Харахад л та нар угаасаа уран бүтээл бүтээх орчинд өөрсдөө угаасаа амьдрдаг хүмүүс юм байна. Нэг талаараа азтай юм байна гэж бол хэлж исэн. Тэгэхээр тэрний нэг өнгийг бас кинондоо шингээж бидэрт ийм сайхан кино үзэх боломжийг олгосон та бүхэндээ танай кино багийнханд маш их баярлалаа гэж хэлье. Мөн энэ киног ТV телевизээр хамгийн анх одоо үзэгчтэй бас хүргэх боломжийг эрхийг олгож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Бидний яриа өндөрлөх гэж байна. Тэгээд манай нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байгаа Монгол киног дэмжигч Denk Pharma-гийн хамт олондоо маш их баярлалаа гэдгээ хэлье. Denk Pharma-гийн хамт олон маань герман чанарыг Монголдо түгээгээд ер нь л их үзэж байгаа. Тэгээд тэр дундаа нэг бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцуулж хэлж байгаа нь Liver Active гэдэг нэртэй бүтээгдэхүүн. Энэ нь болохоор илэгний өөхлөлтийг багасгаж, илгийг хоргойжуулдаг, илэгний ачааллыг багасгадаг. Тэгээ бид нар одоо хотчил бий болсон энэ амьдралын хэм маягаас шалтгаалаад хооллолт амьдралын хэм маяг өөр болчихсон. Тэгээ дээрэс нь кино уран бүтээлчид маш их яг киноны зураг авалтын үеэр маш их завгүй байдаг. Завгүйгийнхаа ярээр бидний нөгөө хооллолт бас жоохон хүнд болцдог шүү дээ. Тэ ер нь бол тэгээ тэр үедээ ч гэсэн бас яг энэ бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх юм бол өөрийгөө дотроос нь одоо бас хөнгөн байлгах. За тэгээд илгээ эрүүлжүүлнэ гэдэг бол бие тэр чигээр эрүүл байх боломжийг олгодог. Ийм бүтээгдэхүүнийг та бүхэнд бэлэг болгох илгээсэн байна. За. Бид бас нөгөө эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд нь бас Монгол хүн болгон эрүүл байгаасаа эрүүл байгаа хүн болгон зорж байгаа зорилго бүхнээ бас хамтдаа бүтээх эрч хүчтэй боломжтой байх болно гэдэгт итгэлтэй байна. Denk Pharma-да маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн уран бүтээлчдэд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилттай хүсье. Бидний ярилцлагыг тоглон үзсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэм гараг болгоны орой та бүхэндээ хүрж байгаа Монгол кино нэвтрүүлгийг Монголын кино урлагийн зөвлөл ТV телевиз хамтран та бүхэндээ цувралаар хүргэж байна. Энэ удаад бид та бүхэндээ 366 дахь өдөр киноны уран бүтээлчдийг уулзуулж мөн энэхүү ярилцлагын дараа 366 дахь өдөр киног анх удаага телевизээр дамжуулан үзүүлэх боломжийг олгож байна. Тэгэхээр киногоо тоглон сууж хүлээн авч үзээрэй. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай.